гол юм. Энэ гол юм. Энэ галтай шүү дээ. Галтай галтай юм. Миний өвөө Шараад овогт Дашнямын Бадам Цэрэн 1939 онд Хинти аймгийн Дадал суманд төрсөн. Их хэлмэгдүүллийн хүнд цагт төрсэн өвөөг минь Авидын Дулам гэдэг эмэгтэй үрчилж авсан юм. Бага насаа ээжтэйгээ хоёул өнгөрөөж эгэл жирийн хөдөөний хүүхдүүдийн адил өсч хүмүүжжээ. Би 1962 онд хантайгаа танилцж айл гэр болж ажил амьдралынхаа гарааг төрлөх нутаг Дадал сумнаас эхэлсэн юм аа. Ингээд 7 сайхан өр хүүхдээ хатам ээж Булмаади гэдэг хатам ээжийнхээ ач ивэл тусаар өсгөж хүмүүжүүлж сургууль соёлд сургаж 60 жилийг хантайгаа хамтдаа туулж өр хүүхэд ач зээ нараа харж сэтгэл хангалуун амьдарч ирлээ. Хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй зөв хүм болгож хүмүүжүүлэхийн төлөө анхаарч ирсний үндсэнд 7 сайхан хүүхдүүд маань сургууль багш нартай магтаалтай ах トゥ нэртэй хүндтэй ийм хүүхдүүд болж хүмүүжээд бүгдээрээ айл гэр болж үр хүүхдтэй сайн сайхан улс их орныхоо хэрэгцээд газар амьдарцгааж яваад нь бахархаж байдаг. Нутгийнхан бол мэднэ л дээ Түнжинтэн гэдэг одоо Түнжин Дарим гэж хоёр хүний нэс төрсэн хүүхдэлтэй. Тэгээд аавыг гидсэнд байхад 38 онд аавыг нь одоо хилс хэрэгээр баривчилж яваад өндөр хаанд авчираад дулааны ингэрт өрдөө авчирснаасаа хойш хэдхэн хоногийн дараа буудан хороосон байдгийг. Тэгээд 8 сард баригдаж явсан. Тэгээд 39 оны 1 сард аав маань төрсөн. Дээр нь 6 хүүхэдтэй, аав 7 дахь хүүхэд нь байсан учраас одоо мэдээж тухайн үед амьдрал ах хүнд байсан биз. Тэгээд нутгийнхаа Авидын Дулам гээд эмэгтэйд аавыг маань үрчлүүлсэн байдаг. Тэгээд ээжтэйгээ хоёлаа амьдарч агаад тэгээд одоо ганц бие хүн байсан учраас хүүгээ одоо эмэгтэй хүнээр овоглохгүйгээд өөрийнхөө төрсэн ах Намдгийн Дашням гэж хүн байсан. Тэгээд тэргээр овоглож одоо Дашнямын нэрэнд оруулна гэж дээр үед улсууд ярьдаг байсан л да. Тэгээд Дашнямын Бадам Цэрэн гэдэг болсон аавыг маань 1959 онд Дорнод аймгийн багшийн сургууль төгсөж Багангийн багшийн мэргэжил эзэмшин ажлын гараагаа өөрийн төрлөх нутаг Дадал сумын сургуулиас эхэлсэн бөгөөд 1962 онд аймгийн төвч нэр байгуулагдсан Үлгэр жишээ баг сургууль багшлах тэмдэглэлтээр өндөр хаанд ирж байжээ. Мужийн сургуулийн анхны суурийг тавилцах анхны багш нарын нэг болж ажиллаж байсан да. Одоо бахархаж байдаг. 62 оны намар сургуулийн барилгын ажил дуусаагүй байхад бид хэд ажиллаж анхны 7 багш хосголын 7 гэдэг шиг анхны 7 багш тэдвдээс захиралтайгаар эхэлж байсан юм аа. Тэгээд 62 оны 3-4 сард гэгэрлийн хэлцийн даргал Увсангийн Дадал суманд очиод шалгалтаар очиод явж байхдаа шинэ сургуулийн эднээ намар тэрэнд очиж ажиллаа та хоёр гэсэн нэг ясны урилга нэг ясны томилтоор ирээд үе тэнгийн хэдэн агш нар ингээд хамт энэ сургуулийн тулгын чулууг тавилтж явсан. Тэр сургуульд маань анх ажиллаж байсан 7 багш. Тэгэл одоо тэрнээс одоо Бинсва багш бид хоёр үлдээд тэр үеийн шинэ сургуулийн тагцлын бүх ажлыг Бадам Цэрэн маань холчлон хийж бид бүхэн тусал дэмжиж хамтдаа энэ сургуулийн анхны толгойн чулууг тавилтж явсан юм аа. За тэр үед харьяалаар 10 дугаар бааз артелийн ажилчид 8 хотын ийм хүүхдүүд харьяалаараа тэнд сурдаг байсан. Тэгээд тэр сурагчид дундаас одоо сурлага авьяас үлгэрээ тодорч байсан олон хүүхдүүд байдаг юм аа. Тэнд одоо Банзарагчийн Бадам, Увсангийн Соня, Увсангийн Ноо, Эрдэнэцэн Доржийн Ажны Ачтэй Лэгшид
Чултам жамцын оюун бэлэг одоо аймагтаа байдаг. Цэдвэн чунаг сүрэн цэмблийн байгальмаа одоо СТ сургуулийн захирал ингээд л зөндөө олон тийм сайхан сурагчид сэтгэл санаанд байна. Өөрт одоо насныхан царай төрхөөр дурсагдж явд юм аа. 1958 онд Задлан сумынхаа сургуульд элсэн орсон. Тэгэхэд багш маань Цээл залуухан сургуулиас аяхан төгсөөд ирсэн багш байсан юм да. Миний багш бол олон талын авьяастай, дуулан, хөгжимдэн, гоё бичин, зурам, баримл барин, сийдэн бүх талын авьяастай юм. Одоо нэг жишээ би хэлье. Бид нар 4-р ангид байхад аймгийн байгал гэж хичээл үздэг байсан. Одоо тэр үе чинь 60-аад оны эхэнд газрын зураг их ховор байлаа. Тэгсэн миний ав маань Улаанбаатар хотоос нэг Монгол улсын газрын зураг авчирч манайх газрын зурагтай болсон юм аа. Тэгсэн сургууль маань тийм газрын зураг байгаагүй. Тэгээ багш маань манай газрын зургийг аваачаад ам хавтаа яг тэр газрын зурагтай хэмжээгээр ижилхэн паняар дээр баримлын шавраар тэр газрын зургийг уриалгаж одоо тавайлгаж макет хийсэн одоо тэр өндөр уулыг нь хөрөн онгоор ус гол нуурыг хөхөнгөөр тал газрын шаргал онгоор гэх мэтлэн одоо тийм газрын зураг хийгээд одоо ангидаа үлгөөд байдаг байсан. Тийм учраас бид нар одоо үргэлж харж байдаг болохоор Монгол орныхаа газрын зураг дээр хаана юу байдгийг одоо бүгдийг нь мэддэг ийм хүүхдүүд байсан юм да. Нэгдүгээр ангид ороход манай ангид нэг энэ бид нар ч одоо хүрэн ийм формын хувцастай байлаа шүү дээ. Формын хувцасч байхгүй тийм нэг ядарсан хөгшний нэг ганц хүү тэр хөгшөнтэйгээ аймгийн төвд ирээд тэгээ манай ангид орсон байхгүй. Тэгээ багш тэрэнд бүх хувцас авч өгч ирсэн. Формын хувцас. Тэгээ өвөл боллоо. Хүйтэрлээ. Бид нар ч одоо эрхвч арай төвөө юм болохоор пальто өмсөн дөө. Тэгэхээр тэр чинь нөгөө хувцсныхаа гадар том гөгч юм хөөхнө хийдэлтэй ирнэ. Тэр одоо нэр нь хүртэл байна да бид нарт хөөх юм одоо хаач явдгийн манай ангийнхан хөөе навсгалтан хоёрыг нэрлэн. Тэгэхээр тэрийг сонсчод багш бүгдийн маань зогсоож тэгж ярьж болдгоо. Тэгээ одоо тэрнээс маань бас нөгөө одоо ерөн ч өгнө гэж байсан юм шиг байна. Нэг гоё тэр үед гоё захтаа тийм хүүхдийн гоё пультаа авч өөр аваад алтан хоёрт өмсөж байсан. Одоо тэр мэтчлэн одоо тэр хүүхдийг одоо тэр амьдралаар одоо дараахан улсуудыг бол маш их харж үздэг тийм одоо хүүхдүүдийг та тэрнийгээ тэгж хэлж болохгүй нэт маш мундаг зааж өгдөг хэлдэг тийм хүн байлаа. Амралтын өдөр болоход ерөөсөө манай багш нэг ширхэг даалгаврахгүй. Цүнх голохгүй тоглож байгаа дээрээ та нар. Тэр чинь хийх ёстой ажлаа цагтаа хийж чадсан хүний ажил байхгүй юу? Тийм ээ? Хүүхдэд даалгавар өгч нь ерөөсөө тэгж яадаг. Тэр тусам амралтын өдөр чи илүү өгмөр үдтэй. Хагас үтэн сайн. Тэг чи цүнхэн гоолгоолгоо тоглож байгаа дээрээ миний хүүхдэд. Тэр чи одоо тэрний багш хүний нэг тийм хүүхдэд яг ухаан байна гэж би сүүлд хожим хойно л би тэгж ойлгож байна. Тэрээс тэр манай багш бол даалгавар өгдөг бол саксовч явуулах гэхээс өөр тэрийг тэгж ойлгодгүй байж л дээ. Тийм одоо тэр чинь одоо тэр сургууль хүмүүжүүлэх бас л нэг өөр чиг шугамар хүүхд хүмүүжүүлж исэн хүн дээ. Намайг сургууль төгсөөд өнгөж очиход л одоо манай Батамцэрэн багшийн охин гээл олон хүмүүс надад их хүндэтгэлтэй ханддаг байсан. Тэгээ сургууль төгсөж ирээд одоо дөнгөж эмч болж ирээд амбулаторид төслөг хийгээ сууж байхад гадаа ярьж байгаа улсууд энэ Батамцэрэн багшийн охин штэ энэ Батамцэрэн багшийн охин гэсэн энэ гээл ярихаар л би за аав ээж хоёрынхоо нэрийг л одоо муугаар дуудуулж болохгүй юм шүү гэж бас их мэрийдэг байлаа. Тэгэл хүмүүс манай хүүгийн багшийн охин энэ гээл надад их хүндэтгэлтэй ханддаг юм байсан. Тэгээд аав ээж хоёр маань ярьдгийн мэдээж залуу хүмүүс юм чи ажлын анхны гараагаа эхэлсэн газар нь зөв байх хэвээр, сайн байх хэвээр, одоо хүнийг зөв хүмүүжүүл төлөвшүүлнэ гэдэг маш чухал байдаг гэж ярьдгийн. Тэгээд Цэдв Дашгээ захирал байсан. Одоо тэр маш мундаг хүн байсан учраас
залуу багш нарын амьдрал ах хөгжийг хардаг, ажил төрөлтөнд ч тусалдаг, зааж сургадаг. Энэний хүчинд одоо бид нар одоо ажилдаа дуртай сайн болсон. Тэгээд энэ сургуулиас л өөр багшуулах гараагаа ихэж ажилдаа дур сонирхолтой болсон. Тэрнийхээ ч одоо хүчинд одоо сүүлийн жилүүдэд ингээд ажилласан газар болгондоо бас нэртэй төртөө сайхан ажиллаж амжилттай явсан гэж дандаа энэ сургуулиараа бахархдгийн. Адан тэрийн бид нар бол одоо олон жил цуг ажилласан бид найзууд. Гэхдээ би олон жил одоо ажиллахад бол олон талын янз бүрийн авьяастай, чадвартай хүмүүсүүдийг зөндөө олныг үзсэн Монголдо. Түүн дотроос одоо хамгийн онцгой хэдэн хүмүүсүүд байдаг. Эний нэг нь бол манай Бадан Цэрэн багш. Бадан Цэрэн багш төрөл бүрийн авьяастай, төрөл бүрийн одоо чадвартай, тийм онцгой сонин хүн байсан. Тэгээ манай Бадан Цэрэн багшийн нэг гайхалтай чинь ой тогтоолт бол их мундаг. Жишээлбэл манай Бадан Цэрэн чинь одоо Нямбугийн нямд орж, Цэвэлмагийн нэргүй, одоо Чойном. За тэгэл одоо энэ олон сайхан зохиолч нарыг тань найзууд байдаг. Тэгээ ялангуяа одоо найзуудынхаа одоо Шарвын Цэнд гомбойтой их үүрэгдэг байсан. Цэнд гомбын шүлгийг за тэгэл тэр 20-той шүлгнүүдийг тэр бол одоо чэжээр уншина. Гайхамшигтай уншин жишээлбэл одоо Бурайд нарийн бол Бурайдын ард түмэнд ер нь хүмүүсүүд их уншиж өгч байсан 20-той үед нь. Ухаан жишээлбэл одоо Сүмтэй өдрийн чулуу гэдэг зохиолыг сүүлд одоо 90-ад оны үед хийхэд тэрэн дээр 20-той байгаа тэр байхгүй таг одоо үргэлдлээ гэж байсан шүлгүүднийг авч гаргаж ирж тэр номонд оруулж маш их одоо буян болсон хүн байгаа юм. Хадгалж чэж энд нь чадгалагдсан бичгтээ хадгалагдсан байдаг. Монголын зохиолтой байгууллагын 70 жилийн өмнө энэ балуур цамд авахцж байгаа. Энийн дэгээр оролцсон юу гэж одоо бэрхэн уурхаагаас орж ирсэн юм аа. Ингээ би өөрөө бол ерөөсө яруу найргийн төлөө ам зүрхээ тавьж явдаг, тэрийг хайрлаж хадгалж хамгаалж явдаг. Ийм л сонирхогч. Тэгээ ер нь нэг тийм ой тогтоод ялангуяа сонсгол бол их сайтай. Одоо тухайн үед дараажгаар явсан шин дуунуудыг бол нэг юм хоёр сонсоод тэгэл мовяна аваад тэгэл тэн дээрээс манай хүн чинь шууд дуулдаг. Тийм сонсгол сайтай. Тэгээ одоо жишээлбэл манай Бадан Цэрэнгийн гайхалтай авьяастай чадвартайг нь одоо юугаар жишээ нь атлах юм бэ гэвэл бүр тойрог гортыг зурхтал бол зүгээр л гараараа зурчин. Ямар ч том жижиг одоо гортгийг зурхад. За мөн ч олон кабинет олон одоо пианарын танк хийсэн дээ. Одоо энэ 3 нуурын амралтын пианарын туслангийн сайхан туслан байлаа 103 аймгийн. Тэр 3 аймгийн пианарын туслангийн дэрсэн одоо Сүхбаатар дорно Тэнти багш нарт бол асар их мэдлэг олгож асар их сайхан зүйлийг хийсэн. Тэнтгийн одоо ирсэн одоо амрагч хүүхдүүд пианерууд бол үнэхээр дэндүү сайхан зүйлийг сурсан. Ийм одоо хойзээтэй хүмүүсүүд. Хаавтай бол өндөр хаанд явахын арга байхгүй. Пианерын удирдагч хийжсэн дуу хөгжмийн багш юм хийжсэн болохоор Тэнти аймгийн төв дээр явж байхад бол хөө Бадан Цэрэн багш сайн байна уу гэж би цуг явж байхад чинь 10 алхаал нэг хүн 5 алхаал нэг хүнтэй баг хэдэн минут ярилцаал зогсчдаг. Би баг явъя л да аав энэ гэл тех гэл энэ төр байж идэг л байлаа. Тэгээ маш их хүн танин тэр Тэнти аймагт бол ерөөсөө бүх хүн танин хотоор одоо ингээд би нэг автаа ирэхэд чинь танихгүй хүн гэж бас байхгүй. Дуурын театраар ороод жаргал сайхан гуйтай уулзаал бахан удаан суугаал ингээл явна. Энэ тэрнгээр дандаа маш олон танил хүнтэй тийм өргөн олонтой хүн байсан. Өвөө минь 1964 оноос аймгийн төвийн 10 жилийн сургуульд пионерын ахлах удирдагчаар ажиллаж байгаад 1969 онд аймгийн намын хорооноос Бүрэн хааны модны үйлдвэрийн баг сургуулийн ажил сайжруулах үүрэг даалгавар авч гэр бүлээрээ тус сургуулийг зорьсон билээ. Хинтээ аймгийн Бүрэн хааны модны үйлдвэрийн баг сургуулийг тогтоолж алсын удирдлагатай кабинет байгуулж сурагчдын сурлага хүмүүжүүлдэг. Сахилгаан самбар тэгэл бүхэл тогтч ажлыг хийгээд урдуураа уул даваатай 2-3 онон голоор хүрээлэгдсэн бороос орохын бол шаварт хаагдаад байдаг тэр нэг уулын мөхрийн тосгонд 9 жил амьдрахтаа тийм бүглүү бүрд газар байлаа гэж Эрдоган сэж гомддгүй хамгийн сайхан галтай залуунаас маань тэнд өгсөн юм аа. Тэгээ Бүрэн хааны тэр сургуульд кабинет байгуулсан. Тэр кабинетыг одоо би тэгэхэд чинь сургууль 1-ээс 3 дугаар ангид сурж явах үед хийжсэн. Тэгэхэд бол
алсын удирдлагатай хөшгөн алсын удирдлагаар нэгдэн ангийн хөшиг хаалга дэлгэц алсын удирдлагаар гарч ирнэ. Тэгээд эпидиоскоп гэдэг одоо тийм проекторууд янз бүрийн сургалтын материалуудыг хийн, цахилгаан самбар хийгээл жишээлбэл заримдаг эсэн гээгүүлэгч гэдгийг ард талд нь контактуудыг нь хийчихээр хүүхэд шууд зөв указк нь бас тог дамжуулдаг утастай. Тэгээд хүүхэд зөв заавал гэрэл асна. Буруу заавал алдаж заавал гэрэл асахгүй. Тэгэхээр одоо тэр хаан дарахаар гэрэл ассан ингээд хүүхэд тэр заримдаг эсэн гээгүүлэгч ихшигт долооч гэдэг юм уу ингээд сургалтын аягүй мундаг тийм техник хэрэгслүүдийг хийжсэн 70 хэдэн онд гэхэд чинь бол бүр орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан ийм кабинетыг хийж байлаа. Манайх ч нь бол аав ээжээсээ болоолаа. Би бол 5 дахь хүүхэд нь болж төрсэн байдаг. Одоо тухайн 2 дугаар одонгийн хүүхэд гэж явдаг байсан юм лээ. Тэгээд одоо миний баа нас бол ерөөсөө амны бор гэсэн нэртэй байсан байдаг. Аавынхаа хормойд зүгдчихэл одоо баа нас өнгөрсөн байдаг. Аав ээж маань тэр цэл залах уусад Бурхан хааны модны үйлдвэрт эрхлэгч багшаар ажиллаж байсан байдаг. Одоо хамгийн залуу насныхаа эрч хүчээр тэнд ажиллаж байхдаа соёлын үрийг танилцж явсан байдаг юм лээ. Тэгээ бидний хүүхд нас бол Бурхан хааны модны үйлдвэр гэдэг тэр сайхан Монголын ирэг дээр уулаар хөрвүүлэгдсэн жижигхэн мөдхөн хөдөөний тусганд модны үйлдвэрт өнгөрсөн бага нас маань сайхан жаргалтай өнгөрсөн. Аав маань тэр үед модны үйлдвэрийн урлаг сайхны бүхэл ажлыг яг бие дааж гадаж хийдэг байсан. Одоо тэгээд шагаан нислэлтэй гарам тоглолдог, сан тишүүрээр уулгадаг урлаг сайхны бүхэл юмыг маш сайхан зохион байгуулалтыг хийдэг байсан юм лээ. Бурхан хаан ч сайхан газар шүү дээ. Тэнд чинь тэгэл модтай ардаа Монгол орсод зам носонд ороод уулын сайхан мөсөн дээр хагалгаал гэмээр. Тэр жаа нөгөө эсгээ готлонд эхэлж байгаа хооройгоор ирэлж байгаа юм. Тэр авчин биднийг дагуулад оолоор экскурс хийгээл хой тоолн дээр гарч чаргаар болгон тэмцээн зохион тэмцэн хүмүүс том хүмүүс бид нар ч яг хөөгдөж юм чи хагас үтэн сайн болохоор ч бид нар ч далайн дээр нь ч юм болж ийн гэл газраар дөөрн гоцтой өсчээл өстэд эргүүлж өмсчээл тэгэл ашиглаж тал дээрээс нэг хоогл далайн дээр нь ч ингээл нэг том нэг өрөө хоёрнд ч тэгэл дээрээс буудаж хайдаг гэсэн юм. Манай аавд бол хэрэглээгүй юм гэж бол ер нь байхгүй. Мотоцикл, машин, тэгээд сонин чамин хутааг одоо шувууны буу гэж 2 амтай шувууны буу, ангийн ойр зургийн ийм юмнууд ан бол нэг хийхгүй амтан хагандаггүй байсан зүгээр. Тэгээд хаяа нэг нугас усны шувуу галуу бодох. Тэгээд ер нь загас барьж гоё загсаар бол янз бүрийн гоё хоол хийн. Манай аавыг загас барихаар ойр хавийн бүх хүн загсны мах иднэгээд манайд шаваад ирчдэг. Тийм байла. Тэнд байхдаа сургалтын донд аялал экскурс тэгээд хөлөг тоглоом дугуйлан янз бүрийн юм ажиллуулахаас гадна үйлдвэрийн ажилтны донд таск тэгээд жүжиг тоглох, бүжиг наадам байнга зохион байгуулна. Уулын оргил булаацдаг. Тэмцээн гэл залуучууд донд. Тэгээд манай сургууль дээр чинь бильярд, сагаан харваа энэ бүхнийг залуучуудын донд явуулж бүхэл зурах, бичих одоо соёл он төмний бүх ажлыг л хийж байсан юм хуймаа. Би бол яг батар тал болж л хоолыг хийж хогийн шүрдэл хийсэн ажил зурх бичих юмных нэмэл хийж дэмжиж тусалж ингэж ажиллаж ирсэн юм насаараа. Эрхэм хүндэт Бадамсаран багшийнхаа гэр бүл үр хүүхдүүдийнх нь амар аминдыг мэдхийн хамт ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн өрөөй. Миний бие 1974 онд цэцэрлэгийн багшийн техникум төгсөөд Хинтээ аймгийн Бүрэн хааны модны үйлдвэрийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн багш эрхлэгчээр ажиллахаар томилолт өвөртлөн очиж билээ.
18 настай ажлын ямар туршлагагүй охин очиход минь Бадамсаран багш, Цэгмэл багш хоёр маань үлгийдэн авч ажил амьдралын минь алтан шар замд хөтлөн оруулсан ачтангууд билээ. Манай Бадамсаран багш маань мэдэхгүй чадахгүй юм гэж байхгүй. Тэр үеийн жинхэнэ хушуучлагч Манлай Сэхэтэн байсан юм да. Тэр үед төвөөс зайдуу зах хязгаар нутагт ажиллаж амьдарч байгаа ард түмэнд урлаг соёлын ажил онцгой үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Бадамсаран багш бид хоёр тосгоныхоо бүхэл соёл хүмүүжлийн ажлуудыг зохион байгуулж, концерт, үдэшлэг, уулзалт, хуран хүүхэлдэйн жүжиг, багт наадам, хошин шог ер нь хийхгүй юм гэж байгаагүй дээ. Манай багш зан айс сайтай, хинтээж хамтарч ажиллаж чаддаг, уран бүтээлч, урлаач хүн байсан. Би түүнээс их ч юм сурч мэдсэн. Тэр үнэхээр боловсрол соёлын салбарт гайхамшигт мөрөө үлдээсэн Эгэл Баатар багшаа. Одоо ч гэсэн бидний олон шавнар багшаараа бахархаж дурсамж дүүрэн явдаг юм. Дурсамж үлдээсэн Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын угуул Намсрайн Дуламширан. Бүрэн хааны сургуульд ажиллаж байх үедээ 36 наснда хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж багш нарын 4-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. Намын даалгаврыг амжилттай сайн биелүүлж, тусгай томилолтоо дуусгаад аймгийн боловсролын хилцээний дарга Сонин Цэрамгаан дуртай сургуультай ажиллаж болно гэсний дагуу 1978 оноос Бэрхийн урхайн сургууль шилжин ирж Гавьяаныхаа амралтанд гартлаа ажилласан. Би гараагүй зүйлээс барахгүй байсан юм. Хангийн сүхэн чинь онон гадлах фирвазын чинь. Уляа хүрэн хүзүүлсэн бухай үлдэх хутган бухай. Шаньмын намуу хөшөөнд дөрөв хаан. Хүний ертөнцөөс хүн нэгийг дотч. Эндтгэлийн хөшөө нэгийг нэмж 90 цагийн их тэнхүүтэй хийсэн. 90 цагийн чанарын сүсгүүд амьдсан. 1978 онд манай сургууль орж явж ил манайх Бэрхийн урхайн сургууль руу зүүн томилтоор шилжиж ажилласан байдаг. Тэгээд тэнд одоо 1-р ангиас 10-р анги төслөө суралцж төгссөн байдаг. Энэ хооронд аавч маань тэнд мөн багшилж байсан. Тэгээд одоо тэгээд аав нь залуутаас бүхэл төрлийн спортоор хичээлдэг. Ялангуяа теннис, хөлбөмбөг, гар бөмбөг тэр сайн тоглож байсан байдаг. Би одоо тэрнийх нь бас өргөжлөж гар бөмбөгийн спортод сонирхолтой болж 5-р ангиас эхлээд спорт мастер Лусан дуу зогшихаа шав болж одоо сургуулийнхаа шигшээд хүртэл орж тоглож байсан байдаг наа. За манай аав чинь урлаг уран сайхны их авьяастай спортын ч гэсэн бас их авьяастай теннис сайн тоглодог байсан. Тэрийг нь манай дүү Эрдэнэ болгон өвлж аваад авсан байсан. Ер нь айгүй мундаг реакцтай хүүхдээс шүү дээ. Ердөө тэнд ч хажигдахгүй. Айгүй сайн тоглодог тэм хүүхд байлаа. Аав тэгээд бас явсан газартаа аймаг хаанч байсан урлаг уран сайхных нь арга хэмжээнүүдийг дандаа ажиллаж байгаа байгууллага байж байгаа газрынхаа урлаг уран сайхны арга хэмжээг нь дандаа зохион байгуулж авч явдаг байлаа. Бүрэн хааны модны үйлдвэрт ажиллаж байхад тентхийн залуучуудыг хөгжүүлж, залуучуудтай волейбол, янз бүрийн тэмцээн зүгээр тоглоом хийхээс гадна тэдний урлаг уран сайхны концерт бэлдэх тэгээд жүжиг, драмын жүжиг, далан хөдөлж гэж драмын жүжигийг бол маш сайхан тавьж ирсэн. Би өөрөө бас нэлээд жижиг хүүхэд байгаагүй 3-р ангид баг байсан баха. Учираас маш сайн сандгийг хэн яаж тоглож байсан энтрийг нь одоо бодоход бол аяйгүй сайн тавьж ирсэн. Бадвал аймагаас хувцс нарын авчирдаг юм уу? Яг л лам гэхэд ламын хувцастай ингээл бүгд л зориултын яг тэр драмын жинхэнэ мэрэгжлийн театрын жүжигчид чиг л тоглуулж хүмүүсийг ингэж найруулж байсан. Тэгээ дадал нориулан тэгээ тэр хавийн энэ тентхийн бригадууд руу энэ төр аялан тоглож концерт энэ бэлдэж авч явж байдаг байлаа. Тэгээд миний хүү одоо соёл урлагийн их сургуулийг төгсөж найруулагч болсон нь бол өвөөгөө авьяасуудыг бол ер нь өвлж авлаа гэж бид нар боддгийг.
Тэгээ багш л ер нь хүнийг ерөөсө хизээч чиж чадахгүй байна гэж хэлдэг. Чадна, алуугаар чадна чи чадна. Та нар чадна гэд ингээд. Тэгэл яг өөрөө нөгөө чиглүүлэл явчихаар үнэхээр нэрээ чадахгүй ч хүн байсан яг чадчихдаг одоо. Тэр их хичээл зүтгэл тэр сэтгэл бол одоо олон хүнд дутуу байдаг. Одоо мэдрэгддэг. Цэмэд багш Багангийн багшаар Батамцэрэн багш маань дуу хөгжмийн багшаар ингээд ажиллаж исэн. Тэгээ энэ хоёр багш одоо тухайн үеийн Ахмад бид нартай бол Ахмад багш нар байсан боловч тухайн үедээ бол одоо сайхан залуу туршлагатай ийм багш нар байсан. Тэгээд энэ багш нараас миний сурсан юм их байдаг. Миний сэтгэлд бас хизээч одоо мартагдахааргүй ийм сайхан дурсамжууд бол бас энэ тэр үеийн багш нартай холбоотой сайхан дурсамжууд бол ингээд хатагдж үлдсэн байдаг. Тэгээ би одоо энэ удаад Батамцэрэн багш, Цэгмэд багш хоёрынхаа тухай бол дурсаж ярих болсондоо бас их баяртай байна. Сургуулийн багш нарын өрөөнд нэг төгөлдөр хуур ингээд тавиатай. Тэгээд завсарлагаанаар Батамцэрэн багш орж тэр төгөлдөр хуурн дээр дэлхийн сонгодог болоод Оросын одоо сонгодог аюуд, Монголын сонгодог аюудыг тоглоно. Тэгээд тэр завсарлагааны багшийн ая тоглосон 5 минутанд бол бид нар толгой амраад маш их одоо их кайф гэж одны хүүхдүүд ярьдаг тийм баяр баясгалыг аваад дараагийнхаа хичээлд ингээд ордог байлаа. Урлагийн үзлэг гэдэг бэрхийн уурхай сургуулийн төдийг уурхай урлагийн үзлэг бол одоо ер нь багшийн оролцоогоор болно гэж байх. Байгууллагуудын урлагийн үзлэг ингээ уригдаж очиж найруулдаг. За тэгээд тэрнээс чинь нөгөө шилдэг номерууд гарна. Тэгээд тэр үед Пүрвэ гэж багш байсан. Тэгээд Пүрвэ багштай хамт соёлын ордныхныг одоо удирдаад ингээд цог соёлын ордны хүмүүстэй цог тэр бэрхийн уурхайн том одооныхоор юм бол гала концертыг босгож тавьдаг. Тэгээ тэрний тэр бүх одоо үндэсний том юм оркестр штэ уурхачдын сайн дурын уран сайханчид гэж тэр үед ярьдаг гэсэн. Одоо бол ардын авиаснуудын том оркестр суухад багш тэрийг удирддаг. Тэгэл араас нь харж байхад бүжгэлж байгаа юм шиг. Тийм одоо бэрхийн уурхайн бүх соёл урлаг бол Батамцэрэн багштай минь холбоотой ингэж явж исэн байгаа. Тэгээд хаавынхаа буйнаар тэгээд Орос сургууль төгсөөл Орос хэлтэй болол. Зурдаг, бичдэг тийм авьяас сансан жоох үлдсэн. Тэгээд одоо тавилгаа хийв. Сургууль байх чинь би нөгөө шууд нөгөө зураг зураад нөгөө хүмүүсийн хөрөг зургийг тэгээд нөгөө масштабаар зурж мэдхгүй. Тэгээд нэг ийм зураг гав нэг масштаб зааж өгöd. Яс амар зураг зурдаг сте. Тэр Горбачов, Батмөнх даргын зураг. Одоо Батмөнх даргын зураг болцсон. Юу хүртэл бэрхэд байхад нэг юу юм яа тэ нэг алт мөнгө. Тэ нөгөө тэ мөнгө. Алт мөнгөөр бас ихэс шүү дээ. Тэгэл тэр маш их хоор хосоор хийж. Зүгээр нэг хосоор нэг хонь ерөөсөө. Машин авлаад гарлаа хонь. Ордер сайттайгаа 12 жилдээ гой сэлмэртэй тийм үгдэж. Багш хүний хувьд ингээд багшийн арга барилыг харж байхад ганцаарчлаад урлагийн бас гоц авьяастай хүүхдүүд байсан тэр үед. Тэгээд тэр хүүхдүүдэд ганцаарчлан тэр авьяасыг хөгжүүлэхийн зэрэгцээ анги нийтээр нь урлагийн тэр дуу хөгжмийн хичээлийг бол ингээд бүтээ зэгтэн үргээ тултлан ингээд зааж чаддаг. Манай багшийн хувьд баяантай тэгэл анги руу нөгөө баянаа бариад л ингээд анги болгонд ороо хичээлээ заа. Тэгэл гаднаас нь ч ингээд коридороор явж байхад сонсогдно. Тэгэл хаяа нээлттэй хичээл болохоор би дуу хөгжмийн хичээлд бас орж суух дуртай. Тэгээ багш ингээ хүүхэд болгоныг тэр баян дээр тоглож байгаа нотыг ингээд сонсох хүүхэд болгонд хүрэх юмсан. Тэр зааж байгаа дууг хүүхэд болгонд сургачих юмсан гэдэг ийм их эрмэлзэлтэй. Тэгээ тэр үеийн хүүхдүүдийн урлагийн үзлэгийн одоо номер дотор бол ангиараа дуулдаг дуу заавал байдаг. Тэгээд багш бол тэр дууг нэг бүрчлээ анги болгон дээр ингээд бэлдэж гаргадаг. Тэгэхэр чин хүүхэд бол хажуудхаа сонсдог, хөгжмөө сонсдог. Тэгээд дуулахдаа тэр олон хүүхдийн дуу багшийн хөгжмөнтэй нийлж өөрөө одоо хоолойныхаа өнгийг ивэ яаж олж гаргах уу гэдэг тэр одоо их том мэдрэмж тэр зүйлийг бол багш анги нийтэд нь өгч чаддаг тийм багш байсан. Дуу хөгжмийн багш байлаа. Тэгээ тэрнээс хойш бас олон үеийн багш нарыг харьцуулахад ганцаарчлаад ингээд авьяастай хүүхдүүдэд бол их сайн хөгжүүлдэг боловч анги нийтэнд тэгж анхаарал тавьдаг багш бол ер нь сүүл рүүгээ ингээд ховордоод л явсан. Тэгээ багшийн маань тэр их хичээл зүтгэл ер нь талаар болоогүй тэр үеийн хүүхдүүд бол
дэлхийн сонгодгуудыг сонссон ч тэрийг зүрх сэтгэлдээ мэдэрч чаддаг. Зүгээр нэг зохиолын дуу сонссон ч одоо зүрх сэтгэлдээ аян мэдэрдэг. Үгийг сонсож ингэж ухаж ойлгодог. Дууг чихнийхээ хажуугаар өнгөрөөдгөө зүрх сэтгэлдээ дархиндаа шингээж чаддаг юм хүмүүс олсондоо л гэж би бол багшаараа бахархаж боддог. Тэнцээ аймгаас 2 хүн оролцож байгаа. Нэг нь би, нэг нь миний шав гам болд гээд байгаа. За ингээд ханхын тэжүүдийн өмнөөс Баатруудын орон, Гавьяатуудын нутаг, Алдартнуудын үлгийн нутгийн ард түмэн та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Багш гавьяаныхаа амралтанд гарснаас хойш сургуулийнхаа одоо нөгөө 50 60 жилийн ой бараг 45 жилийн ойгоор бүгдээрэн дээр нь урагдаж ирж сургуулийнхаа ойн концертуудыг бүгдийг нь одоо найруулж, дэглэж тэр олон хүүхдүүд дотроос одоо шилхийн шилж аваад л тэр найрал дуу нөгөө л хоор дуу найрал дуугаа хийгээд ингээд бүх одоо тэгшээтэй сургуулийнхаа ойнууд дээр дандаа урагдаж ирж концертуудаа хийсэн. Хамгийн сүүл 60 жилийнхаа ойн концертын дээр дадлаас урагдаж иржсэн. Сургууль дээрээ одоо концерт найруулсан байгаа. Тэгээд найруулагч олдохгүй болоод Баданцэрэн багшийг ингээд авчираад байгаа биш. Яагаад тэр сургуульд ажиллаж байгаа багш нарын өөртөө нь хамт байсан, өөрөөр нь хичээл заалгаж ирсэн. Өөрөөр нь дуу хөгжмийн хичээл заалгаж ирсэн. Энэ одоо хүүхдүүд нь сургуульд дандаа ингээд сурч исэн шавнар нь багшийг мэддэг учраас багшийн авьяасыг мэддэг. За ёстой сэтгэл төрсэн хүн энэ Баданцэрэн багш л байна да гэж мэддэг байсан учраас концертод багшд даатгадаг. Тэгээ одоо бодоход бол гавьяагийн тэр хүний тэр их чадварыг, тэр их нүр зүтгэлийг их хожуу үнэлсэн байна гэж би одоо бол боддгийн. Багшийг бас ч дутууж үнэлсэн байна л гэж боддог. Одоо хөдөөл ажилласан болохоос биш энэ хотын том одоо урлагийн газруудын уран сайхны удирдаач үүдгийн тэр хүмүүсээс бол үнэхээр дутхааргүй юм л авьяастай хүн гэж би багшгаа бас бодож ингэ дурсдаг да. За тэгээ хоёр багштайгаа холбоотой одоо миний сэтгэлд байгаа дурсамжууд бол бас нэг ийм дурсамжууд байна. Тэгээд Зэгмэд багш минь уртуудаа насалж бидэнтэйгээ бас Ахмад багш нар адилхан Ахмад багш болчихжээ. Тэгээ багштайгаа олон жилиг одоо хамтдаа үтгэхийг хүсэж байна. Ахмад үеийн багш нараас ч бид нар сайн ч юм аавн саар ч юм бас сурна шүү дээ. Тэгээд багшаас сурсан сар юм ерөөсөө байдгүй. Өвөө минь бурайд дууны сан хөмөргийг арвижуулахад өөрийн хувь нэмрээ оруулж яруу найрагчдын шүлгэнд ая зохиож мөн өөрөө үг аяыг нь ч бичиж зүрхэн сон, асгад нутаг, сантай хаан зэрэг хэд хэдэн дуу зохиосон нь нутгийн зам олны дуулах дуртай дуу болсон байдаг.
оноос эхлээд Бадуун Цэрэнгаахын Баян зүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэд ирж суурьсан ба энэ хугацаанаас хойш бид нэр одоо хамтарч ажиллаж энэ хороо дүүргийн ирээс ажилд хамтарч ажиллаж ингэж ирсэн. Бадуун Цэрэн багш бол одоо өөр маш их өргөн авьяастай их чадварлаг одоо урлаг уран сайхан сэлбэр одоо энд одоо нэг хүнд одоо яаж заяас юм гэмээр олон талын маш их авьяастай ийм хүн байсан учраас одоо манай хороо зөвхөн хорооны л ажил гэхэд маш их тус тэмдэг байдаг байсан юм. 2008 онд бол эднийх одоо их хөдөлмөрч өрхөөр энэ хорооноос шалгарч байсан бидний нүүдэд нь одоо оролцож байлаа. Урлаг уран сайхны хувьд бол маш их одоо тус дэмтэй одоо манай Баян зүрх дүүргийн 8 дугаар хороо болохтой зэрэг жигүүр гэдэг ахмадын хамтлагтай байлээ. Энэ хамтлагийн одоо тэр уран бүтээлийн ажилд найруулах бүх төрлийн хөгжмийг одоо тоглох тэр уран сайханчдын одоо урлагийнхан тэр авьяасыг хөгжүүлэхэд маш их тусдамтай өндөр боловсролтойгоор одоо ингэж ажилладаг юм хүн байсан. Мянган багш нарын концерт бэлдэж энэ үндэ бол Улаанбаатар хотын хэмжээний бүх дүүргүүдээс багш нар оролцож ингэж энэ концерт бэлдээ тоглож байсан. Энэ тоглолтод одоо өөрийнхөө энэ нутаг дэвсгэрээс орох багш нарын бүхэл одоо тэр бэлтгэлийг хангаж амжилттай оролцоод мөн хороо дуудын хооронд, дүүргүүдийн хооронд урлагийн уралдаан тэмцээнүүдэд одоо байнга хүмүүсээ бэлдэж оруулдаг ийм чадaltaй хүн байсан. Бид хоёр альва зүйлд шунахгүй, хүнд долгонд цусардах гэдэг занг мэдэхгүй, шулуун шударгаар эгэлж ирэн байдлаар амьдарч ирсэн юм аа. Ингээд хүний амьдралд шулуун дардан зам байх биш, янз бүрийн саад үргэлжлэл элдв зүйл баяртай гонхтой элдвийн зүйл тохиолдно. Тэр бүхэнд би бас заримдаа бухимдах янз бүрийн юм гаргахад хань маань үргэлж тайтгаруулах, сэтгэл засах сайхан үг хэлж байдаг байлаа. Үзэх юм чинь үзүүртэй хүрээгүй, дуулах юм чинь дундаа хүрээгүй шүү. Юмыг эргцүүлэн бодож төвчээртэй байх хэрэгтэй гэдгийг над байнга зөвлөж байсны хүчинд би бас ханыхаа зөвлөгөө сургаалыг бас дагаж хүндэтгэж, өрхийн тэргүүн гэдгийг хүндэтгэж ингэж амьдэрсэн юм аа. тэгж байна л да. Хааны хачин байгаад байсан юм аа. Одоо ид яг л залуу байх үед, ээжтэй гэрлээгүй байх үед нь Балгаарын хөгжмийн дээд сургууль одоо Балгаарын консерваторид явах тийм урилга өгсөн юм байна лээ. Тэгээд явах гэхээр одоо нөгөө хөгшин ээжтэйгээ хоёулахна байдаг байсан болохоор ээжийгээ орхиж явж чадахгүйгээд тэр сургуультай яваагүй юм байна лээ. Хэрвээ тэнд явсан бол аав маань одоо нэг мундаг хөгжмийн зохиолч ийм хүн байх байсан байх гэж боддیں۔ Гэхдээ тэрэнд яваагүйг нь би одоо яваагүйд нь баярлалаа. Яагаад гэвэл тэрнээс хойш ээжтэй маань ханилан сууж бид долоог төрүүлсэн болохоор одоо бид долоог л энэ орчлон хорвоод ирүүлэх гэж аав маань тэр сургуульд яваагүй юм байна даа л гэж бодож баярлж явдیں۔ Хэдийгээр тэр одоо хөгжмийн сургуульд явж ном заалгаагүй ч гэлээ гэсэн өөрийнхөө авьяасаар бол боломжийн хэмжээнд одоо авьяасаа хөгжүүлж өөрийнхөө тэр урлаг уран сайхны замыг бол одоо тод мөрөө үлдээсэн аав маань. Би багш болж явчихсан. Би багш болж явчихсан. Тэгээд одоо суунд би багш байлаа. Тэсний нөө сегмент би дөрвөлээ.
Тэгсэн чинь энэ чинь би дурлаа. Тэгсэн чинь захиа зөө хүн байдгүй. Тэгсэн миний энэ зөвлөмө миний гэдэг онцлог мундаг хүн байсан. Тэгээд энэ дээр зурус бичээд тэгээд нарийнхнаар хойлоод мэн сегмэд бас таваачаад өгдөө. Энийг гүйл гэдэг байсан байхгүй. Ингээд өөрөө хэлээ миний шав миний захиа зөөж байсан байна. Тэгээд тэр ямар ахуй захиа байсан мэдэхгүй. Юутай итгэж тань надад дэвтэж байгаа. Энэ сегмэд үтгэв. За Бадамсэрэн хаймны хайн хилээ хамаатан садан зомжида Бадамсэрэн хайтия. Ну манай нятгал шилдэг Ахмад наатан гэж авдаа Сэгмэд авгай Бадамсэрэн хай хоёр нэ. Бадамсэрэн хаймны 2010-ад онхоо дадал хамондоо бүр байшаад сууршаад өвөлжөөд зухаад тэгээд наашаа цаашаа өөхүүд рүүгээ ирж очиж байдаг хандаа Бадамсэрэн хаймны дадалдаа байхдаа бидэнтэйгээ соёлын ажилд болт Ахмадын хороонд ихэд тохо болж соёлын төвтэй ихэд тохо болж энд тэнд урлагын янз бүрийн уралдаан наадамд манай Хөлийн цэргийн 287 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд урлаг соёлын хөгжмийг нэлээд их зааж байдаг байсан. Алтарган гэж манай сумаас анх 1994 онд манай дадал хамонд бурят дууны наадмаар анх энэ том наадамны эхлээд тэр эхнээ наадамд мандууданга хөгжмийг наадаж тэр уралдаан тэмцээнд оруулж би ихта 2 дугаар байрыг эсэлж байсан хүн бэ. Бурайдын соёл урлагийн түүхийг сонирхон судлах явцдаа бурайд зоны үндэсний хөгжим болох суухан хуурыг уламжлалт хэлбэрээр нь хийж нийтэд сурталчилж авсан бөгөөд 2014 онд төрлөх дадал сумандаа болсон алтарган наадмын арга хэмжээнд зориулж 20 суух хуур бүтээж түүгээр нь дадал сумын ардын авяаснууд хөгжимдөж олныг хүртэл болгосон нь маш гоё содон харагдаж байна. 14 оны алтарганчтай манай суманд болсон шүү дээ. Одоо тэгээд эндээ зориулаад бурайдын нэг өдөр гэсэн тэр номинатод одоо юу тоглох вэ? Тэр цоохон хуураа хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг ярилцж байгаа. Одоо би нэг овоо тахилга гэсэн жүжигчилсэн тийм тоглолтын сценаар гэдэг юм бичсэн юм аа. Тэгээд тэр нь дотор ч одоо дуу байгаа, ерөөл магтаал байгаа. Тийм юмнуудаа багш маань өөрөө аяг хийсэн. Аяын бүгдийг өөрөө хийгээд. За тэгээд тэр 20 хэдэн хүн тоглоход чинь тэр 20 хэдэн хүн болгон цуухан хуураа бариад тэр хуурыг чинь тоглож чаддаг хүн байх чадахгүй шүү. Ихэнх нь тоглож чадахгүй шүү. Одоо тэгээд бүгдээрэнд нь нөгөө өөрийнхөө зохиосон дууны одоо яаж тоглох вэ? Бүгдийг зааж өгөөд ингээд тоглуулсандаа хамгай хүнд 2018 оны эрхүүд болхон бурядын нэг өдөр намнаас орлосож намраад сэдвтэй урлагын жүжигшилсэн тоглолт яаж тэргүүн байрыг хүртээ өмд тэрнэмнэш ихээр тоо болоо хандаа Бадамсэрэн хаймнахта баруун зүүн гаргүй бишх зурх зохиол бишх дуу дуунда аяг хийх одоо олон юу өшөө тэр савших уралх одоо юмда одоо аяга таваг одоо гоё сүмнэрүүдийг хийдэг тийм дархан мужаан одоо мундаг хүн байгаа ханда мөнөө байнга 90 битгий хэл одоо бараг 100 нахна халахаар л тийм эрүүл ширэг тийм л хүн байж байтра энэ муухай энэ дэлхийн нэмэрхэн ковид гэж муухай өвшөнд яалтшгүй л дийлдэж болдоо бархан шин давсаг хүрийн давсаг ийм сайхан сар болдгийг. Тэгээд энэ утас нь болохоор одоо их шиг энэ дээр бүрийн тий
амьдралдаа тус нэмэр болж байнга л гарынхаа урын хүчээр янз бүрийн зүйлүүдийг урлан хийж ааж амьдрал ар гэртээ хичнээн их хөрөнгө оруулж явсныг нь одоо бодоход бахархалтай байд юм аа. Сайн. Урт настай удаан жаргалтай 6 хуур ингээд бэлэн боллоо. Энэ сар тахлын хөл хорионы үед зүгээр суухгүй миний хийсэн ажил одоо ингээд 6 ураад суухан хуур ингээд бэлэн болж байна. Сүүлдээ төрд гараад дадал сумдаа бас хэдэн жил ажилласан дундаа амралтаа зуны сайхан цагт нутагтаа очиж үеийн нөхдөйгөө уулзалдаж өдөр цагийг сайхан өнгөрүүлэхээс гадна ач зээнэр маань очиж өдөр бүхэн тэднийг балжийн гол тэнгэлгийн голд аваачиж зугаацуулж өсөн унаад хэрэгтэй болохоор байгаараа сайхан ингэж амьдарч ирсэн мөр хүүхдүүд маань тэнд газар аваад байр гаднаа гүний хөдөлгтэй байр бэлдэж өгөөд битгэд жаргалтай сайхан амьдарч ногоо тариагаа тариад 6 сарын гут очиод ингээд ажиллаж байсан. Тэгээ явсан газар бүхэндээ ингэж нэртэй төртэй сайхан ажиллах боломжоор хангаж өгч байсан тэр хүмүүстэй одоо хүртэл баярлж явдаг юм аа. Тэгээ батхуу хөлбөн манай ах би мондөг ямар хөгжим дээр ямар инструментээр наадаг гэж. Тэгээ би тэг хөрөлдөө төсгөх шиг байв. Тийм наатэш хөнгөж мэдээ үгүй. Батхуутай л хортой. Тэгээ хөлбө дадал сумд байдаг. Тийм амраа. Далааран хавгаш. Тэгээ ханууг би далааран хүн энд ирж ном зааж байхаа ямар хүн ирэх байгаа юм нэлээн бүгэн хөнгөж хананда бодвог бид тэгээд шатдаг хлахад нь ирүүлэх байгаа юм шаалдаг гэдэл. Тэгээ бадмасран хамнаа тэхэлсэл ирв. Юм ирэн ихдээ ямар залуу хүн хэвээр гөрөөн чинь гүйж бад ирвэгдэ. Их хөнгөн их орша ханаатай шадаггүй мөн байхгүй ухаангүй бид баярлаад. Тэгээ манай тэнд тэр яваачин тоглох хүн байдаггүй. Тэгээд тэр нэг бас хоёр бас хараад тэр сонсгол хайтай хөвчний дараа хордог юм байна. Дари. Тэгээд хэдийхэн хоногсоо тэр л хоргаад л нютагаар на яваад намдахлна хэдийхэн нятранга тэр нэг хадууланга нэмнүүши эхэлдэ. Тэгээд би эхлэв интернет хамттай баабайгээд юу байдаг далайн хамбат төрүүлхэн ятдаг гэж. Тэгээд л урагшаа гараад л өдөгөлөө тэрээр яваад ирэхдээ далайн бадагтай шүлэг болон болгож ирээ. Яаж тийж тархиад нь талгаад нь ордог юм да тийм гоё өгнүүд яаж тааруулдаг юм да гайхалтай бэрх хүн байгаал да. Үнэш хэзээс мартагдаггүй хэзээс тэр хоргуулын тавуулт болж байгаа жилээ дүрхэд болдог. Тэнд хаваадаад л хүн бүхэн их гайхаад хүн бүхнээ дорсож байх юм уу лэго. Сценэр маань одоо 20 тонны хүн болоод байна. Тэр сценэр явчихтан л өдөр бүхэн балжийн гол тэнгэлгийн гол одоо нөгөө нуур туучунд гардаг тэнгэлэг гошгон гэдэг чинь тэр тэнд аваач усанд оруулж тоглуулж ингэж жимс ногоонд хамт явж нөгөө жимс түүх хөгжим заах дугуй өнөд сургах тэгээд зурх за машин жолоодохыг хүртэл зааж байсан байгаамаа. Одоо хөвөдөд дуртай гэсэн ясна бадамсрын хайгаа би сухалдаж байгаа нэгш хараагүй. Одоо тэр жаа хөвөд энэ хоёр хөгшид чинь тэр хөвөд ингээд тэр олон хөвөдөө хуу суулуулаад л концерт тоглуулаад л тэр юм тий. Одоо тэр дууга тэр саяан уулын тухай тэр бүрядангаад гоё дуу захиож хол тэрэн тэр хөвөдөө зааж газаа гахож тэр миний сэтгэл яадаггүй халдаггүй. Тэгээд бадамсрын хайгаа нэг аяхийн
дууя би нэг аялаад өсгөмгдөө. Манай Ахмад багш Сэвлмаа багш үгийн хийх юм аяын Бадамсрын хаймны хийх юм л да. Тэр одоо маш олон хүний хүртэл болгон бурядуудаа байхад сэтгэлийн огшоох тийм дуу болоо гэж би ухтаа ханддаг ба. Хүн шубунги шимнэ хормостын аранда босахада наратад турхан хөвөтэ нэрина хайрлахан доммогатэн эхаханганьотага та эсангабаллахан саяте эртэнэ тухалдарате инналаборят бота Багжабарас фадерте балжин хаттан ишите хохомоттан сэргэте хойретүмдэ хубуте тубу сангаалдагуи тулгыч булгыч явагуи турлагарла торёгуи турхоньо таарьёгуи болгон хисур малгате боля шилтерэр шуте урьянгалрасте урнуи чеберете Аавыжиг дадалд байхад шавнар нь найз нөхд нь гэл одоо ер нь ч манайх одоо хүн тасардаггүй ерөөсөө нэг зочид буудар шиг л анханасаа байдаг юм айл байсан. За тэгээд дадалд очсноос нь хойш л одоо тэр байдал нь үргэлжлээл. Тэгээд аав ээж хоёр маань одоо төрсөн нутагтаа сайхан тогтоо тухтай байна гэж их л баяртай сайхан байдаг байсан. Тэгээд хашаанд нь худаг гаргаж өгсөн. Өөрөө машинтай аав тэгэл ганц их чин дадалд байна. Тэгээд тэднийх руугаа очин сумын төвөөрөө явна, жимс ногоонд явна гээл одоо хүний гар харахгүй байнга л одоо машинаараа ингэж аялаа сайхан явдаг юм байсан. Бас тодорхой хугацаанд аав ээжигээ тэнд ая таваар нь утга оронд нь сайхан байлгах чадсандаа бас их сэтгэлдээ баяртай байдаг юм. Цагийн сайхныг илээсэн сайхан ханьяга яалтэр да цагаан сүү шиг сэтгэлдээ сүснэн залбирч явлаа. Нарнас хөвтэй эцгээ сүлзийтэй